Төрийн байгууллагууд урсгал зардлын санхүүжилтээс байнгын хэрэгцээд бараа бүтээгдэхүүн болох бичгийн хэрэгсэл, бензин шатхуун, ахуй хэрэглээний зүйлсээ худалдан авдаг. Гэхдээ эдгээрийг нээлттэй тендер шалгаруулалтаар авдаггүй тул хаанаас, хинээс, ямар үнээр хэдий хэмжээгээр авдаг нь тодорхой бус байдаг. Урсгал зардлыг зарцуулах эрх мэдэл нь тухайн байгууллагын удирдлага байдаг тул дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах асуудал тэдний үзмжээр шийдэгддэг. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг илүү чанартай, хямд, түргэн шуурхай нийлүүлдэг бусад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх тэгш боломжийг алдагдуулдаг. Үүнийг хэрхэн ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой болгох вэ? Худалдан авах ажиллагааны газраас энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд дээрх бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг нийт аж ахуйн нэгж компаниудын дунд нээлттэй тендер шалгаруулалт зарлан шаардлагатай нийцэх хэд хэдэн этгээдтэй 3 хүртэлх жилийн хугацаатай ерөнхий гэрээ байгуулна. Шалгарсан аж ахуйн нэгж компаниудын бараа бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрт байршуулна. Ингэснээр төрийн байгууллагууд цахим дэлгүүрт нэвтрэн орж шаардлагатай бараа бүтээгдэхүүнийхээ захиалгыг ганцхан товч дараад шийдэх боломжтой болно. Харин цахим дэлгүүрээс гадуур бусад их үйлсүүрээс бараа бүтээгдэхүүн авахыг төрийн байгууллагуудад хоригдлно. Үр дүнд нь нийт аж ахуйн нэгжүүд тэгш өрсөлдөх боломжоор хангагдана. Төрийн байгууллагуудын урсгал зардлаа санхүүжүүлж буй бараа бүтээгдэхүүний хэрэглээ өртгийг тооцож тодорхойлох, оновчтой төлөвлөх боломжтой болно. Төсвийн зарцуулалт үр ашигтай, хэмнэлттэй бас ухаалаг болно. Худалдан авах ажиллагааны газар